Сайн уу? K-pop Aruka-гийн YouTube сувагт тавтай морил K-pop-чин Aruka байна. За өнөөдөр нийт 4 төрлийн сэдвийн талаар ярилцсан. За нэгт нь болохоор Labubu үнэхээр алдартай болж штэ. Labubu үнэхээр алдартай болгосон Lisa. Lisa-гийн ачаар ер нь бол энэ маш том pop соёлыг үүсгэж байна. It's Labubu. Yes, please. За тэр талаар ярилцсан. Мөн Lisa-гийн баримтат кино буюу одоо соло карьерийнх нь 1 жилийн тухай баримтат кино гарна. За тэрнээр яг юу гарна гэдгийг бас олж мэдсэн. Тэр талаараас ярилцсан. За саяхан 2 хоногийн өмнө Jennie сүүлийн сургуульд 100 сая вон хандилсан байлээ. Тэг өмнө ч гэсэн бас 100 сая вон хандилж исэн байлээ. Одоо Chanel-аас өөр тийм том загварыг рекламцсан байлээ. Тэг тэр рекламын талаар бас ярилцсан. За 3-т нь болохоор Twice энэ 7 сарын 11-нд 4 дахь том бүрийн хэмжээний альбомоо гаргах гэж байгаа. Тэг үнэхээр гоё байна. Тэгээд за өнөөдрийн хамгийн гол том сэдв бол яхаа аргагүй сая Seventeen амтлаг 10 жилийн байгаа тэмдэглэсэн билээ. Тэгээд 10 жилийн өдөө зориулж цомог гаргасан утга аялын тоглолтод эхлэн тэг маш нүсэр том зүйл болсон байгаа. Тэр талаар ярилцсан. Тэгээд Seventeen-ийн фэндом болон фэнүүдтэй 10 жилийн баярын мэд хүргье. K-pop Aruka-гийн зүгээс хүргэж байна. Ингээд бичлэгийг эхлэхээс өмнө лайка дараарай. Тэгээд subscribe дараарай. Labubu ингээд Lisa-тай хамтарч ажилласнаас хойш маш ирчтэйгээр ингээд бүр ингээд дэлхийд танигдаж эхэллээ. Labubu. Okay, so happy. One more and this is Labubu. Ялангуяа саарл өнгө амар тийм ховор тэгээд нэлээд үнэтэй тооцогдож байгаа юм билээ шүү дээ. Тэгээд хайрцаг дундаас ингээд ямар өнгөтэй Labubu гарч ирэх бол гээл бүр амар их хайж ин дэлийн тэмдгүү бичлэгүүд явагдаж байна. Энэ талаар маш их мэдээнүүд явагдаж байна. Гэхдээ хамгийн гол энийг ингэж реклам зохион бол яхаа аргагүй Lisa. Тэгээд сторинууд дээр амар их оруулжсэн. Coachella-ийн фестивалийн арт ингээд цүхэн дээр ингээд уйцсан тийм зургууд ингээд оруулсан. Бас дээрээс нь фэн уулзалт дээр очихдоо зүүцэн ингээд явж байгаа нэг хүмүүсийн сая фэнүүдийн анхаарлыг татаад ингээд ерөөхдөө жижигхэн хүрээнд танигдчихсэн энэ тоглоом ингээд одоо бүр дэлхийг хамарсан pop соёлын бараа гэдэг тийм ангилалд орохоор хэмжээний тийм алдартай болж байна. Арай өөр өнцгөөс тайлбарсан зүйл байт юм лээ. Тэр нь болохоор хүмүүс нөгөө нэг маш олон хүмүүс ингээд шуурж ингээд энэ чихмэл тоглоом эсвэл Дубай чиглаад идвэс ингээд шуурж хийж ингэж худалдаж аваад байгаа нь ерөөхдөө ингээд би хоцорчихгүй дээ. Би л үлтгэхэд байгаа юм шиг санагдаад ингэсэн тийм одоо сэтгхүйн бодолтой ингээд шууд тоглолт хийдэг тийм маркетингийн ажиллагаа гэж би бол ойлгосон. Ерөөхдөө Lisa ингэж сурчилсан дээр одоо Италийн Vogue сэтгүүл болон Teen Vogue гэдэг сэтгүүлүүд Lisa бол энэ Labubu маш их сурчилсан бүр үнэхээр нэгт орох хүн гэдгийг бүр тийм том сэтгүүлүүд хөтөл гаргасан байлээ. Тэгээ бүр дээрээс нь Америк нэгдсэн улсын Вашингтон DC гэдэг Lisa-г тусгаалan Blackpink хамтлагийн Lisa Labubu хамгийн их ингэж рекламцсан нөлөө бүхий хүнээ гэж бүр тусгаалan мэдээ гарч ирсэн. Тэгээ бас өөрөөр маш томор харах юм бол K-pop idol дэлхийн соёлын хөдөлгөөнийг хэрхэн удирдах чадаж байгааг тодор харуулсан жишээ бол инээ гэж бас онцолж байлээ. Тэг яхаа аргагүй хаасайгүй л ярьж Labubu. Lisa-гийн баримтат кино гаргаж байгаа. Гэтэ ерөөдөө 1 жилийн соло буюу одоо Blackpink-ийн гишүүд 1 жил тусдаа байгаад ерөөдөө өөрсдийнхөө соло карьеруудыг хөөхөр болсон. Одоо ингээ иргэн нэгтгэж байгаа. За тэр хугацаанд баримтат киногийн Sony Music компаниас ер нь тусгаалan Lisa-гийн баримтат киног хийж байгаа юм билээ. Одоо төсөл хариуцагч хүн Lisa-д ингэж баримтат кино хийх үү гэж ер нь санал болгосон гэж байгаа. Тайзан дээр л ингээ фэнүүдтэйгээ уулздаг шүү дээ. Чи тайзныхаа арт ямар хуу байдаг, ингээд ямар хуу амьдрдаг, ингээ юу мэдэрдэг гэдгийг чинь фэнүүд чи амар их мэдхийг хүсдэг ээ. Тийм болохоор энийг чинь харуулахыг хүсэж байна гэдэг тийм Lisa-тай ярилцаж үзсэн мэлээ. Удалгүй ингээ хамтран ажиллаж эхэлж байгаа баримтат киног хийх гэсэн чинь маш олон гайхширмаар тийм мөчүүдтэй тулгарсан тохиолдсон гэж байгаа байхгүй юу. Lisa-гийн амьдралд маш олон тийм нууцлаг гайхалтай тийм мөчүүд байдаг. Тэрийг ингээд баримтжуулан дүүрсжүүлэн авсан гэж энэ төслийн одоо хүн хэлсэн байгаа. Тэгэхээр одоо тэр баримтат кино дээр бидний үзээгүй тийм шал өөр төрлийн мэдрэмж, өөр Lisa, өөр юмуудыг ингээд харуулах гэдэг аахгүй юу. Тэгээд Lisa болохоор
бас өөр ингэж хэлсэн юм онцгой мөчүүдээ ингээд дүрсжүүлэн баримтжуулан аваад фэнүүдтэй хүрэх гэж байгаа нэг осны үнэхээр азтай хэрэг юм байна. Одоо тусгаалan баримтат кинод зориулсан нэр болон одоо гарах огноо одоохондоо зарлагдаагүй байгаа нууц хэвээрээ байна. Ялангуяа Rockstar дууны хөшигний дүрс бичлэг нэлээд байгаа гэж шоу яадлээ. Тэгээ Coachella-гийн наадмын анхны бие даасан тоглолтын дараах тэр мэдрэмжүүд бас байгаа гэсэн. За миний бодлоор бол сая нөгөө нэг альбом алдсан шүү дээ. Альбом алдчихад юу мэдэрсэн, яасан бас гаргасан дуунуудынхаа утгыг илүү их баримтат кино дээрээ тулгах ах гэж би бодож байна. Бадам Лихо гэдэг кинон дээр Мүк гэдэг дүрээр ингэж тоглосон. За тэр жүжиглэлтийн тийм оролдлогууд одоо тийм дадлага, хичээлийнхэн тийм хэсгүүд бас нэлээд гарan гисэн. Тэгээ хамгийн гоё хэсэг нь болохоор гэр бүлтэйгээ өнгөрүүлсэн хувийн дурсамжтай мөчүүд гарan гисэн. Тийм гоё дүрсүүдийг нэлээд үзэх юм байлээ. Тийм болохоор эднүүсээ сонссон чи цаанаасаа тийм баримтат киног нэлээд үзмээр хүлээмээр санагдаж байгаа байхгүй юу? Лисагийн тухайд бол юм байна. Дараагийнх нь болохоор энэ сая 5 сарын 30-нд за Солонгос эвлүүд дээр Jenny төвлөх сургуулийн анагаахын ухааны коллежид 100 сая вон хандуулсан байлээ. За мөн 2023 онд Odd Taylor буюу одоо Jenny өөрийн үүсгэн байгуулсан Entertainment нь бас яг энэ коллежид 100 сая вон хандуулсан байлээ. Тэрийг би мэдэгүйсэн. Зорилго нь болохоор анагаахын коллежийн сургалт судалгааны орчинг сайжруулах. Хоёр дахь нь нийгмийн чадварлаг инэрэнгүү эмч мэрэгжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор ингэж хандив өргөж байгаа юм байлээ. Бас хэдхэн хоногийн өмнө Jenny шал өөр хувцсны брэндтэй хамтарч эхэлсэн. Тэр нь болохоор одоо бүр 1990 онд одоо дуучин Мадоннагийн Конус хөхөвч гэдэг нэг тийм амар алтартай тийм одоо iconic хувцас байдаг. Тэрийг энэ брэнд ингэж зохион бүтээжсэн. Брэндийг мэдгүй ч гэсэн Мадоннагийн өмссөн Конус хөхөвчийг бол мэднэ. Тэгээ Chanel-тэй ерөөдөө гэрээгээ дууссан уу гэдэг зүйл бол одоогоор хараахан гараагүй байгаа. Ерөөдөө 4 төрлийн загвар гаргасан байсан. Одоо хэдгээр загварууд нь ерөөдөө ус, гал, газар, агаар гэсэн 4 элементээс санаа авсан. Энэ брендийн одоо төлөөлөгчд Jenny-г ерөөдөө ингэж хэлж байгаа байхгүй юу? Muse гэдэг MUZ. Энэ нь болохоор ерөөдөө уран бүтээлчдийн сэтгэлгээг өдөөдөг, уран өгдөг хүнийг Muse гэж нэрлэдэг юм билээ. Тэгээд энэ 4 загвар нь 2025 оны намрын шин загварын коллекц. Одоо хэд хэдэн размар буюу сайзууд нь хэдхэн минутын дотор зарагдаж дууссан. Тэгээ ерөөхдөө иймэрхүү байна. It's Twice 3 жил 8 сарын дараа 4 дахь бүрэн хэмжээний альбомоо цацгаар зарласан. За тэр альбомныхаа нэр нь болохоор This is for гэдэг нэртэй. Ерөөхдөө би бол 4 гэдэг нэртэй байх юм болов гэсэн чинь гүү бисэн тэр баг гол дууныхаа нэг гэж магадгүй. Удахгүй бас Twice-ийн 10 жилээ болох ч байгаа. Тэгээ сая бол 70 амлаг маш нүсэр том тэмдэглэсэн. Тэгээ би Twice-ийг гэсэн тэм хэмжээнд тэмдэглээсэй гэж бас хүсэж байна. Дуугаа гаргасныхаа дараа Америк нэгдсэн улсад бүчмийн наадмын голлох артист буюу голлох уран бүтээлчээр орох юм билээ. 8 сарын 2-нд юм билээ. 5 сарын 14-нд бол Японд 5 дахь цомгоо гаргасан. Тэр нь болохоор Twice 5 гээд тэндээр өөрөдөө голлох дуунуудаа бүгдийг Япон хэлбэрээр, зарим дуунуудаа англи хэлбэрээр дуулж гаргасан байлээ. Тэр нь болохоор Японы Billboard альбом чарт дээр 6-ад бичигдсэн, Oricon Hot альбом чарт дээр 3-т бичигдсэн. За ингээд 70 амлаг 10 жилийн байгаа тэмдэглэж хахад бусад K-pop group болон K-pop-ийн фэндомууд 70 амтлагт баяр хүргэсэн байгаа. За EXO-L, Blink, INJIN, ARMY, NCT Zen, MINI гэх мэтчлэн маш их хамтлагийн фэндомууд 70 амтлаг тусгаалan баяр хүргэж байгааг харсан тийм комментууд байсан. 70 үнэхээр мундаг гэсэн шүү. Та нар бол K-pop-ийн салшгүй нэг хэсэг. Үнэхээр баярын мэнд хүргэе. Тэрийг харахад амар тийм гоё K-pop нэгдэл надад санаанд орсон. Тэгээ альва нэгэн хамтлагийн фэндом байсан гэсэн бусад хамтлагаа ингэж дэмжих хэрэгтэй. Тэр нь надад амар гоё таалагдсан. K-pop ер нь бол хараалтай 7 жил гэж байдаг. Тэр нь болохоор ингээд 7 жил K-pop-ийн хамтлагууд ингээд үйл ажиллагаа явж байгаад яг 7 дахь жилдээ таарчин эсвэл бутарна эсвэл ингээд төчтэй туслагдсан завсарлага авах тийм тохиолдол байдаг. Олон хамтлаг тарж байхыг бас харсан. Тэрийг ингээд бас мэдрэх амар хэцүү байдаг.
Тэгээд ер нь 7-оос дээшээ явдаг хамтлаг бол тун цөөхөн. За ингээд тасалтгүй 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа Seventy хамтлаг бол тэр айхтар үеийг бол давсан гэсэн үг. Seventy хамтлаг одоо Жамсуу гүүр буюу одоо хам өрний ойролцоох Жамсуу гүүрэн дээр ингээд 10 жилийн баяраа ингээд тэмдэглэж байгаа. Ерөнхийдөө 3 өдөр үргэлжилж байгаа. 5 сарын 23, 24, 25. За, ерөнхийдөө тооцооллоор бол 200 мянга гаруй хүн ирэн гэж тооцоолсон чинь түүнээс 2 дахин их 350 мянган хүн 3 хоногийн дотор ингэж хүрэлцэн ирж ингээд рекорд хэвчилсэн баа. Тэгээс яаж тийм хүн яг тэр гүүрэн дээр тэр гүүрний ойролцоо ингээд цоглорчваа гэхээр Солонгос ч өмнөд Солонгос ч жил болгон ингээд 8-7 хоног автомашингүй өдөр гэж байд юм байна. Тэгэхээр тэр Жамсуу гүүр төчгтэй машингүй буюу одоо 6 сарын 22-ны хүртэл ямар ч автомашингүй байх юм билээ. Тэгээ яг тэр өдөрт нь манай Seventy хамтлагийн 10 жилийн ингээд таарад тэгээд ингээд сая 3 өдрийн тийм pop-up event буюу одоо түүхэн рекорд тогтоосон. Тэгээ Жамсуу гүүрний доор Жамсуу гүүрэн дээр анх удаа ингэж үзүүлбэр үзүүлж байгаа хамтлаг бол Seventy хамтлаг болсон. Дараагийн онцлог зүйл болохоор альбомо 5 сарын 26-нд аль биесаар ингэж онлайнаар ингэж цацж байгаа. Тэрнээсээ өмнө 5 сарын 25-нд ингэж бүх үзүүлбэрээ Жамсуу гүүрэн дээр одоо үзүүлсэн. Одоо тэр цомгийнхаа хамгийн гол дуулах Thunder гэдэг дугаар ингэж эхлүүлсэн байгаа. Хүмүүс анх удаа яг тэр шин дугуйг сонсож явах мэдрэмж бол үнэхээр кул байсан баг. 6000 плет ерөнхийдөө бол суглаагаар буюу Азийн суглаагаар ингэж сонгогдож шалгаараад одоо очиж үтсэн мэлээ. Тэгтээ нойрцоор 100000 хүн үтсэн гэж байгаа. 6000-т багтаагүй болохоор ингээ хам өрний тусгай завин дээр суугаад тэгээд тэмлээд гэрлэлээр тоглолтын үтсэн гэсэн тийм бас мэдээллүүд нэлээд авч илээ. Тэгээд за энэхүү цомог нь нийт 16 дуутай, 3 гол тийм дуу байгаа. 3 голлох дуутай. Тэгээ бусад 13 дуу нь ингээд гişүүд болгоны соло дуунууд гэдгээрээ амар онцлог гэсэн. Тэгээд ер нь хуучны дуунуудаа бас нэлийн ремикс хэлбэрээр дуулсан байлээ. Тэгээ соло дуунуудаа ч гэсэн бас дуулсан. Би бас 5 сараас хойш нэлийн хүлээлттэй байсан. Яагаад гэхээр одоо Seventy хамтлагийн нөгөө трейлер, teaser бичлэг нь үнэхээр зөвөн байсан бүү. Амар гоё. Маргааш нь одоо альбомныхон бүх дуунууд ингэж цацагдаж Thunder гэдэг дуу ингээд YouTube дээр ингээд тавьчихад бол тэр стрим тэгээд одоо тийм чартуудыг бол битүү дүрэгчлээ. Seventy-нийг дэмждэг Монголын фэнүүд буюу Kratos-ууд хоорондоо нийлж уулзсан бас харсан. Миний ингээд Facebook дээр гарч ирж илээ. Тэд нар бас үнэхээр дэлгэцээр үзээд үнэхээр гоё байсан байх. Тэгээд ойрд ирэхэд иймэрхүү байна. Тэгээд энэ зуны бас амар гоё өнгөрөөцгөө. Тэгээд маш гоё алдартай дуунууд бас гарах гэж байна. Тэгээд хүүхдийн баярын мэнд хүргэе. Тэгээд хонхны баярын мэнд хүргэе. Тэгээд төгсөлтийн баярын мэнд хүргэе. За ингээд бичлэг маань энэ хүрээд дуусчихин. Бичлэг таалагдсан бол лайк, subscribe дараарай. Бичлэг таалагдсан бол найзуудтай үзүүлээрэй. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр. Баяртай.